Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн үзэх хичээл бол соёл түлхүүр гэх сэдвтэй хичээлийг багш нь бэлтгэн хүргэж байна. За бүгдээрээ хичээлийн сэдвээ мэдэж авлаа. Одоо харин өнөөдрийн хичээлээр юу сурах гэж байгаа вэ гэдгээ хамтдаа олж мэдцгээе. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хөгжмийн дэвсгэр таван шугамыг таньж мэдэх нь байна. Мөн соёл түлхүүрийг хэрхэн бичих аргачлалыг сурцгаах нэ. За багш нэгэн асуулт тавья. Нотны дэвсгэр таван шугам гэж юуг хэлээд байгаа юм болоо? Хүүхдүүдээ дотроо бодоорой. За тэгвэл нотны дэвсгэр таван шугам гэдэг нь хөгжмийн нотнуудыг байршуулах талбар болдог байх нэ. За нотны дэвсгэр таван шугамыг доод талаас нь эхэлж тоолдог. Жишээ нь 1 2 3 4 5. За дэлгэцэн дээр харагдаж байгаа зүйл бол нотны дэвсгэр таван шугам юм аа. Соёл түлхүүр гэж юу вэ хүүхдүүдээ? Та бүхэн дотроо сайн бодож байгаарай. Өнөөдрийн хичээлийн гол сэдэв болох соёл түлхүүр маань ингэж харагддаг байх нь байна. Энэ бол соёл түлхүүр. Соёл түлхүүрийг хөгжмийн зохиолчид болон хөгжимчид, дуучид тухайн уран бүтээлийн нотыг зөв уншихад ашигладаг бөгөөд маш чухал ач холбогдолтой тэмдэгт юм байна. Соёл түлхүүр нь хөгжмийн нотыг уншихад чухал үүрэгтэй байдаг юм байна. Одоо тэгвэл бүгдээрээ соёл түлхүүрийг дэвсгэр таван шугам дээр хэрхэн байрладгийг олж мэдцгээе. За тэгвэл соёл түлхүүр нь дэвсгэр таван шугамны 2 дугаар шугам дээрээс эхлэн бичигддэг байх нэ. Анхааралтай сайн тогтоогоод аваарай хүүхдүүдээ. Дараагийн хэсгээс бүгдээрээ соёл түлхүүрийг дэвсгэр таван шугам дээр хэрхэн бичгийг сурч авцгаая. Дэвтэр харандаага бэлэн байлгаарай. Дэлгэцэнд харагдаж байгаа эдгээр шугам бол нотны дэвсгэр таван шугам. Дэвсгэр шугамыг тоолохдоо доороос нь эхлэн 1-р шугам, 2-р шугам, 3-р шугам, 4-р шугам, мөн 5-р шугам гэж дугаарладаг. Харин энэ бол соёл түлхүүр. Дэвсгэр шугам соёл түлхүүрийг бичихдээ 2-р шугамнаас эхлэн бичдэг. Тэгвэл одоо бүгдээрээ дэвсгэр шугамд соёл түлхүүрийг хэрхэн яаж бичдэг те танилццгаая. 1-р алхам бол дэвсгэр шугамны 2-р шугамнаас эхлэн гэдгийг битгий мартаарай. 2-р алхам 3-р алхам.
Ингээд бид соёл түлхүүрийг дэвсгэр шугамд хэрхэн яаж бичих талаар мэдэж авлаа. Одоо тэгвэл хүүхдүүд маань дэлгэцэнд харагдаж байгаа зааврын дагуу соёл түлхүүрээ дэвтэртээ бичээрэй. Одоо бүгдээрээ өнөөдрийн үздсэн хичээлээ баттгах үүднээс багшийнхаа бэлтгэсэн дасгалыг гэр бүлийнхээ гишүүдээс тусламж аваад дэвтэртээ хийж гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Хичээлийн төгсгөлд гэрийн даалгаврыг тавьсан байгаа. Яагаад соёл түлхүүр гэж нэрлэсэн юм бэ? Асуултын хариултыг олоод дэвтэртээ Нямбай гэгч нь тэмдэглэж ирээрэй хүүхдүүдээ. Ингээд өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон бяцхан хүүхдүүдтэй маш их баярлалаа.